1919-50 мэдээллийн лавлах 2005 онд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын гараагаа эхэлж байсан бол одоо 200 гаруй ажилчинтай 2 алба 2 хэсэгтэй болж өргөжин тэлээд байна. Анх утсан харилцаагаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах үүднээс дижитал хэлбэр рүү шилжихээр төлөвлөжээ. Энэ хүрээндээ датан дээр суурилсан хэмэл оюун чатботыг нэвтрүүлэхээр болсон байна. За одоо бол нийт 100 шугамар зэрэг дуудлага хүлээн авах боломжтой 200 гаруй ажилтнтай ингээд лавлах үйлчилгээний тэргүүлэгч байгууллага болж ингээд өргөжсөн байна. За өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай лавлах тасралтгүй програм хангамж техник технологийн шинжилгээг бол нэвтрүүлж байсан. Мэдээллийн нэгдсэн сан баазаа бүрдүүлж чадсан. За үйлчилгээний нэгдсэн стандартыг бол хэвшүүлж чадсан. Мөн маш олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж нэвтрүүлсэн ийм амжилттайгаар ажиллаж байна. Дэлхийн нийтээрээ дижитал руу шилжиж байгаа энэ 90 үед манай лавлах болохоор үүлэн технологиос буюу зайнаас ажиллах юм боломжийг болохоор нэвтрүүлсэн байгаа. Ингэснээр болохоор манай ажилтнууд заавал нөгөө ажлын байран дээр офис дээр ирж ажиллах шаардлагагүйгээр гэрээсээ болон зайнаасаа ингээд байгаа газраасаа ингээд ажиллах боломжтой болсон юм. За тэгээд нийт ажилтнуудын бас 90-с дээш хувь нь 20-с 30 насны юм охид залуучууд бүсгүүчүүд байдаг. Эдгээртэй зориултлаад нөгөө сурч боловсрохыг бол маш их дэмждэг байгаа. За 2020 оноос хойш жил бүр 5-аас дээш ажилтныг болохоор Филиппин улсад англи хэлний сургалтанд хамруулж байна. Бидний 20 жилийн түүхийг хамтдаа бүтээлсэн 1919-50 лавлахын үе үеийн ажилтнуудаа баярын мэнд хүргэе. За мөн биднийг сонгон үйлчлүүлдэг үнэнч хэрэглэгчдэд хамтран ажилладаг харилцагч байгууллагатаа чин сэтгэлийн талархлыг илэрхийлье. 1919-50 мэдээллийн лавлахын нийт ажилчдын 95%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Тиймээс ч ажилчдаа гэрээсээ ажиллах мөн суралцангаа ажиллах боломжийг олгодог. Мөн 20 жилийн ой хүрээндээ ажилчдаа дэмжих төсөл арга хэмжээнүүдийг шат дараалалтай хэрэгжүүлж эхлэв байна.